Монгол дурлалын урамтай шатар холбооноос жил бүр уламжил болгон явуулдаг Ахмадын шатрын тэмцээн 9 сарын 27-нд боллоо. Тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд лавга эмэгтэйчүүдэд соёл манаар төрүүлсэн байна. Тайландын засгийн газрын хөтөлбөрийн хүрээнд ASEAN AFEC зэрэг бүсийн олон улсын байгууллагын чиглэлээр мэргэжшүүлэх сургалтанд гадаад харилцааны яамны 15 залуу дипломат хамрагдаж энэ сарын 26-ны өдөр гэрчилгээгээ гартан авлаа. Олон улсын болон Монголын Ахмадын өдрийг тохиолдуулан зэвсэг түвшний жанжийн штабт ажиллаж байгаад дэвтэрхтээ сууж буй ахмадуудаа хүндэтгэл үзүүлэх ёслол өчигдөр зэвсэг түвшний 032 дугаар ангийн соёлын төв боллоо. Монголын агарын тээврийн компаниуд өчигдөр гадаадын 9, дотоодын 5 чиглэл нислэг үйлдсэн ч засвар цагаагаар гинт хүдэрсний улмаас гадаад болон дотоодын нислэгүүдэд багагүй хугацаагаар хойшлуулж хүлээлт үүсгэжээ. Азийн зуны спортын 17 дугаар наадам бүгд найрамдах Солонгос улсын Инчон хотод 8 дахь өдрөө үргэлжиллээ. Энэ удаагийн Азийн спортын наадмын чөлөөт бүхийн төрөлд бүгд найрамдах ардчилсан Солонгос улс, бүгд найрамдах Солонгос улс, бүгд найрамдах Хятад ард улс, Вьетнам, Иран, Йемен, Камбож, Туркмен, Таиланд, Япон энэтхэг зэрэг 22 орны бүгчүүд өрсөлдөж байна. Өнгөрсөн бямгарагт эрэгтэй 57 70, эмэгтэй 48, 63 кг-ийн жингүүдийн барилдаан болж медальтнууд тодорлоо. Манай бүгчүүдээс эмэгтэйчүүдийн 57 кг-ийн жинд олон улсын хэмжээний мастер номон, эмэгтэйчүүдийн 48 кг-д наран гэрэл, 63 кг-д олон улсын хэмжээний мастер цэрэн чимэд нар барилдаж 2 хүрэл медаль хүртсэн амжилтыг үзүүллээ. Эрэгтэйчүүдийн 57 кг-д Аз ТV-ийн аврах шалгаруулах тэмцээний хүрэл, залуучуудын дэлхийн аврах шалгаруулах тэмцээний мөнгөн медальд олон улсын хэмжээний мастер номон, эмэгтэйчүүдийн 63 кг-д насанд хүрэгчдийн болон залуучуудын дэлхийн аврах цэрэн чимэд нар хүрэл медаль хүртсэн юм а. Ингэснээр 8 дахь өдрийн байдлаар Монголын баг тамирчид 4 алт, 3 мөнгө, 8 хүрэл нийтдээ 15 медаль хүртэж багийн дүнгээрээ 45 улсаас 9-р байрт чигсаад байна. Мэргэжлийн яналтын ерөнхий газраас хийсэн шалгалтаар төрийн өмчөд 656 сургуулийн 242 нь аюулгүй байдлыг хангаж ажиллах шаардлагатай гэсэн дүгнэлтэнд мэргэжлийн яналтынхан хүрсэн байна. Манайхны урдаа байдаг гадаад хэлний дээд сургууль, шинжлэх ухаан техникийн их сургуулийн 2-р байр, Монгол Улсын их сургуулийн 1-р байрны үйл ажиллагааг зогсоон соёл урлагийн их сургуулийн төв байранд засвар шинжилэл хийх шаардлагыг тавьжээ. Тэгвэл шалгалтанд нийт 686 цэцэрлэг хамрагдсанаас 251 нь ашиглалтын шаардлага хангахгүй байгаа гэж дүн гарсан байна.